байх аливаа зүйлд яг хуулийн үндсэлтэд хилчдэг, үннийг хилчдэг юм хүмүүст бол бас энэ нийгэм жоохон халгаатай байгаа. Энийн эцсийн хамгаалт нь шүүх цэцгэл байт юм аа. Тэгээ би энэ шүүх цэцгэлийн оргилд нь очиж бас ажиллах гэж байгаа. Оргилд нь гэдэг нь бас тийм том хариуцлага баг. Нэг эрх мэдэл биш ах уу. Энд очиж ажиллахаар нэр дэвшиж байгаа хоёр хүмүүст амжилт хүсье. Би нэг зүйлийг л хүсэж байгаа. Монгол улсын эрх зүйн тогтолцооны цаашдын хөгжлийн чиг хандлага тогтвортой байх. Энэ асуудал бас энэ улсын дээд шүүхийн оролцоо хандлагаас их шалтгаалж байгаа. Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бид нэр бас улсын дээд шүүхээс энэ гаргаж байгаа шийдвэрүүрээ дамжуулж зөв гаргаж чадвал энэ хуулиудыг байн хүрээд байхгүйгээр бас зөв голдролтой ордог энэ дэлхийн нийтийн жишг хандлага байж байгаа. Энэ цагаан дээр хараар бичиж байгаа текстийг хэдэн ч удаа өөрчлөгдөөд асуудал шийдэгддэггүй. Энийг хэн давуу байдалтайгаар тайлбарлаж өөртөө ашигтайгаар тайлбарлах тэр боломжийг олгохгүй байх ганц гарц бол улсын дээд шүүх буюу эцсийн шийдвэрээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг гаргаж байгаа явдал. Тэгэхээр энэ ажил дээр бас очих байгаа хүмүүст бол амжилт хүсье. Тэгээ бид нар яг та хоёрыг бас нэр дэвшигчийн танилцахаас өмнө хууль тогтоомжийн хувьд яг л энийг ярьлаа. Хууль тогтоомжийн системчлэл энэ докторгүй байдлыг л шийдэхийн тулд нэмэлт өөрчлөлт явсан энэ маргаан дагуулж байна. Гэхдээ хамгийн том хөшүүрэг нь бол улсын дээд шүүх шүүх эрх мэдэл өөрөө энэ хуулийн нэгдмэл байдлыг хангажиж энэ парламентээс гарч байгаа хууль хэлбэрлэлтгүй хэрэгждэг ийм зүйл байдаг. Тэгэхээр энэ дээр бас нэр дэвшигч маань анхаарч ажиллаж өгөөрэй. Тэгээд ялангуяа улсын дээд шүүхийн энэ хуулийн нэгдмэл хэрэглээг хангахаас гадна хууль тогтоомжийг боловсронгуй болох ажилд илүү их манлайлж оролцдог байгаасай. Энийг ч гэсэн бид нэр хууль эрх зүйн талаас нь жоохон ойлгомжтой болгож өгөөсэй. Энд ирэхээр ажлын хэсгийн гишүүд шачатны шүүгчдийг ингээд барьж идээд идэх хөх загнаад. Тэгээ энэ сүулдэ ингээд халгадаг. За ерөн зүгээр энд дуудагдах нь баг шүүгч нарын хувьд бас ядаргаатай гэдэг юм уу? Ял мэт байгаад байгаа. Тэгэхээр уг нь энэ хууль хэрэглээний практик зовлонгийг мэдж байгаа хүмүүсүүдийг л илүү их боловсруулах ажил дээр зүгээр татан оролцуул саналын сонсдог. Түүнээс биш яг бас шүүгчдийн заавар чиглэлээр бүх юм хийх гээд байгаа зүйл биш. Энийг ингээ баланстай авч үзээд явдаг байх нь чухал байгаа. Тийм учраас би бас энэ нэр дэвшигч нарыг улсын дээд шүүхтэр очиод томилогдсон тохиолдол бас энэ хууль боловсруулах энэ эрх зүйн зохицуултыг боловсронгуй болох ажилд битгий бас хойш суугаарай. Идэвхтэй оролцож байгаасаа гэж бас хүсэж байна. Энэ туршлага мэдлэгээ бас шачатанд нь хувь нэмрээ оруулж явах ёстой гэж би хувьдаа бодож байгаа. Тийм учраас энэ нийгмийн шударга байдал үнэн үг хэлсэн хүмүүсүүдийн эцсийн зогсоол хамгаалт нь шүүх эрх мэдэл та бүгчүү. Тэгээд энэ нийгэмдэр бас нэг жоохон шулуухан хилчдэг ийм үзэгдлүүдийг бол нухчин дарах үзэгдэл байна. Эний бат хамгаалт цайз нь та бүгд байх болтугай гэж хүсье. Баярлалаа.